За ер нь бид нар бүгдээрээ л баг байхдаа ямар нэгэн супер хүчтэй болох юмсан гэж боддог байсан шүү дээ. Яг би л тэгж боддог байсан л да. Ганцаараа тэгж боддог байсан юм болов. Ямар ч байсан нэгэ тухайн үед бол миний хамгийн дуртай ийм супер баатрын кино болохоор супер баатруудын сургууль одоо гэж орчуулад идэг байсан юм да. Нөгөө Sky High гэж кино байхгүй юу? Үзээгүй бүр амар удцсан байлээ. Хамаг юм мартсан байлээ. Та нарцсан баг мартсан байх төө. Амар ийм хайрын гурвалжинтай амар кино байлаа шүү дээ. Тэгээ удахгүй манай дүүнэрийн маань хүүхдийн баяр болох ч болохоор багынхаа хамгийн дуртай кинонуудын нэгийг өнөөдөр онцлох гэж байна. Мэдээж за хүүхдийн баяр болох ч байгаа. Тэгээ манай Чамын найз маань дэлгүүр дээр ийм хөрхөн бэлгийн багцаа гаргацсан байгаа юм байлээ. Ийм бантагтай заяа. Бүр амар сэтгэл орсон харагдаж байгаа сте. Эрэгтэй бэлгийн багц, эмэгтэй бэлгийн багц гэдэг хоёр тустай байгаа. Тэнгүүтээ энэ хоёр багцууд маань бас дотроо жижиг, том гэдээ бас тустай хэмжээтэй байгаа юм байл шүү. Одоо энэ болохоор эрэгтэй хүүхдийн бэлгийн багцынх нь одоо том хувилбар нөхгүй. Яалчгүй том л байгаа юм л да. Тэгээ миний толгоноос том байгаас ханаас авах вэ гэж асуух чаа бол мэдээж Чамын Улаанбаатар дэлгүүр дээр зарагдаж байгаа. За бас дээрээс нь захиалж амаар авах юм бол захи аппликейшнээрээс орсон байгаа юм байлээ. Захи аппликейшнээрээс захиалаад авч байна. Тэгээ бас нэг сонирхолтой мэдээ гэвэл яг 6 сарын 1-ний өдөр манай Чамын найз өөрийнхөө дэлгүүр дээр өөрөө одоо бүтэн биеэрээ гэж бас юу гэсэн ч өөрийн биеэр байх юм байлээ шүү. За тэгэхээр та нар бас очиод тэр өдөр бэлгээ авах боломжтой. За киноны хуулийн явдал руу оръё. Сүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дууд булам төрх харцсан чинь мас орн галзуурхад ганц гурван номер чинь нугар чинь нуруу чинь төгс эй бад бич зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр шүл. Тэгэхээр кино маань кинон доторх ертөнцийнхөө хамгийн хүчтэй супер баатруудыг буюу Commander болон Jetstream хоёрыг тайлбарлаад эхэлж байгаа. Commander болохоор нис чаддаггүй л болохоос ер нь баг супермен заяа. Буу тухай буужингийн суманд шалбардаггүйгээс гадна биеийнхээ жингээс хэдэн зуун дахин хүн дэмийг өргөх хүчтэй гэд ер нь л нэлээ амар нөхөр. Jetstream нь болохоор байлдааны онгоцноос ч хурдан нисэх чадвартаагаас гадна гардан талааны мастер юм байлээ. Хамгийн гол нь энэ дэлхийн номер 1 болон номер 2-т бичигдэх агуу хоёр супер баатрууд маань хоорондоо гэрлээд гэр бүл болцсон голоосоо нэг юм Will хэмээх хүүг төрүүлсэн. Will одоо ахлах сургуульд орох гэж байгаа. Манай киноны гол дүр байхгүй. Хоёр домогт баатараас төрсэн айлын ганц хүү гэхээр амар л хүчтэй байх ёстой шүү дээ ер нь бол те. Гэтэ Will одоо хүртэл ямар ч супер хүчгүй л байгаа юм байлээ. Угаасаа л аав ээж хоёр нь асар өндөр хүлээл тавьдаг нь ойлгомжтой. Тийм болохоор Will өөрийнхөө супер хүчгүй гэж хэлэхээс айгаад хүчгүй гэдгээ таг нуусаар ирсэн байдаг. Тэгээ одоо 10 хэдэн жил өнөөдөр бүр тэгээ супер хүчтнүүдийн тэнгэр дээр байрладаг ахлах сургуультай явах эхний өдөр нь байгаа дахад стил нуугаалга юм л да. Бенч пресс хийхдээ баг гол төмрөө дийлэхгүй байж хахад аав ээж хоёр нь нээлж агаад хот руу дайралт хийжсэн мангар том ган төмөр роботыг ганцхан мөргөж унгаж дийлчингүүтэй зурагтаар гарч мараал яалтчгүй жинхэнэ мега старууд. За тэр яг хуу тэгээ Willman бүр багаасаа найзалцсан мод ургамал удирдах чадвартай хөрш айлынхаа эмэгтэй найз Лайлагийнхаа хамтаар сургуулийнхаа автобусанд сууж байгаа юм аа. Тэгсэн чинь автобусныхын жолооч Рон гэж залуу манай үнийг Will Stronghold гэж нэрээр нь танингуудаа чи Commander Jetstream хоёрын хүү юм уу? Танилцахад нэр төр хэрэг байна. Хүссэн судлаа сонгоо суугаарай заа юу гэд бүр үгчгээд байдгийн. За тэгээ тэнгэрлүүнэснэ. By the latest and anti Тэгснэ заавас Will-ийг буухад нь Рон бүр нэрийн удсаа өгөөд ер нь бол хүүхдүүдийг автобуснасаа хоцорчих юм бол хүлээлгүй шууд явдаг цаанаасаа дүрмтэй. Гэтэ чамаагүй л хүлээн шүү гэж мэгээд. Угаасаа л за супер баатруудын сургууль шүү дээ. Хөлдөөдөг охин, олон хөвлөгддөг охин, хурдан залуу, сундаг залуу энтэр гээд янз бүрийн л хүчтэй хүүхдүүд байгаа. Гэтэ тэднэр дундаас манай Will нэг Gwen хэмээх нэртэй дээд ангийн ихчээ болж хараад юу яриад байгааг инж ойлгож сонсолгүй дурлаа атгалгүй яах вэ? Gwen-ий дүрд мэдээж Scott Pilgrim дээр Romano Flowers-ийн дүрд болон Tarantino ахын Dead Proof дээр Lee Montgomery-гийн дүрд тоглодгоос гадна хамгийн гол нь жинхэнэ манай талын кино буюу Final Destination 3 дээр Wendy-гийн дүрд тоглодог Mary Elizabeth Winstead тоглосон байгаа. Ямар ч тач манай Sky High шинээр орж ирж байгаа 10 дугаар ангийн хүүхдүүд бүгдээрээ нэг тийм хүчний шалгалтанд ордог жамтай юм байна лээ. Нэг нэгээрээ ямар супер хүчтэй вэ гэдгээ биеийн тамирын багштай харуулад нэлээд сайн төвчний чадвартай хүүхдүүд нь баатрын ангид
Харин жоохон сулхан хүчтэй хүүхдүүд нь Баатрийн туслахын ангид орно. Уг нь бол зүгээр туслахын л анги штэ те. Бэтмений Робин шиг. Гэтэ сургуулийн цаанаас айгүй муухай sidekick анги буюу шуудхан орчуулвал ер нь сугны үүснэрийн анги л гэж орчуулна л да. Тийм анги ялгачдаг. Тэгээ тийшээ орсон хүүхдүүд бол ер нь л айгүй муухай дорд үзэгдээд дээрлэх үлдэх нь ойлгомжтой штэ. Тэгээ нэрээ биеийн тамирын багшийн дүрд бас нэг жинхэнэ манай талын хүн буюу алдарт хоррор классик Evil Dead-ийн Ash-ийн дүрээр алдарсан домогт Bruce Campbell ах маань байж илээ. Гэтэ энэ биеийн тамирын багш нь бол айгүй сэжгийн хамгийн одоо хогийн муухай сэжгийн нохой шиг муухай ааштай ер нь хүүхдүүд айгүй муухай нахал нарьдаг заяа. Тэр яг хөө тэгээ хүүхдүүд маань хүчнүүдээ үзүүлж эхэлж байгаа нь том чулуун хүн болж хувирдаг хүүхэд, хим юм байцтай шүлсээр нөлөмдөг хүүхэд, хүссэн хүнийхээ дүр тойрч чаддаг хүүхэд гээд янз бүрийн хүүхдүүд Баатрийн ангид орж байгаа юм. Бас нэр нэг 6 гартай болж чаддаг хүүхд байлаа. Ирээдүйн найз охин жаргахын дэ гэжнээс. Харин яг туслахын ангид орж байгаа хүүхдүүд нь болохоор харанхууд гэрэлтэх хүчтэй нэг хүүхэд заавас үхэр зусаг болж хувирдаг нэг охин байна лээ. Махчин үхэр зусаг юм уу гэсэн ч үгүй зүгээр л байдаг л нэг үхэр зусаг. Гэтэ бүр хамгийн алей хүчтэй хүүхд нь болохоор бөөлжс болж хувирдаг хүүхд. Яг ч бас бөөлжс биш л дээ нэг тийм одоо шингэн заяа. Гэтэ энэ бол бөөлжс шиг л харагдаж байгаа зү. Ер нь бөөлжс л байгаа зү. Гэтэ хүүг нь манай нөгөө Виллийн найз Лайла мод ургамал энтрийг өдөрдөж ургуулж мургуулж чаддаг дажгүй хүчтэй шүү дээ. Гэтэ шууд биеийн тамирын багшраагаа уурлаад би танд хүчээ шалгуулах шаардлагагүй гэж бодож байна. Бүгдээрээ л адилхан энгийн хүмүүсийн сайн сайхны төлөө амиа дэнжин тавих зорилготой супер баатар болох мөрөөдөлтэй хүүхдүүд байхад заавал ингэж ялгуурлал үүсгэх шаардлагагүй үсттэй гэд бослого маягийн юм гаргахад би энэ дүрмийг зохиогоогүй өчнөө олон жилийн турш ингэж явсаар ирсэн хин чи юу юм чи гэд шууд туслахаа ингэж оруулцдаг. Лайла ч бас гайгүй харин манай Вил маань одоо юугаа үзүүлж хуухаа майжхав дээ. Ядж ил тамирын багш дээрээс нь машин энтер унгааж тестлээд Вил сүулдэ би хүчгүй надад ямар ч хүч байхгүй гэд хахад юу солиороод байгаа юм бэ? Commander Jetstream хоёрын хүүхэд яахаараа ямар ч хүчгүй байдгийг энд байгаа хүүхдүүдийг хүчээрээ алчна гэд айгаад даруухан загнаад байгаа мó энтер гэсэн ч одоо яалчгүй хүчгүй нүнэл юм чин те тэгээд туслахаа ингэж орчих. Сургуулийнх нь эмчин тайлбарлахтаа болохоор ихэнх тохиолдолд хүүхдүүдийн аав ээж хоёрын нэг нь супер хүчтэй байж таарад хүүхэд тэр хүчтэйгээс хүчээ өвүүлж авдаг. Эсвэл өвүүлж авалгүйгээр ээж аав хоёр нь хоёулаа хүчгүй байсан ч гэсэндээ хими хаягдал руу унаад хүчтэй болсон хүмүүс ч байгаа. Тийм тохиолдлоор хүчтэй болсон хүүхдүүд хэдхэн хоногийн дотор л супер хүчтэй болсон байдаг. Харин нөгөө өвүүлж авж байгаа хүүхдүүдийн заримынх нь хүчин жаахан оройтож ирдэг тохиолдлууд байд юм байлээ. Гэтэ маш ховор тохиолдлоор ээж аав хоёр нь бүр хоёулаа супер хүчтэй байсан ч хүүхэд нь супер хүчгүй одоо төрөх тийм тохиолдол байд юм байлээ. Манай сургуулийн автобусны жолооч Рон яг тийм байхгүй юу гэж тайлбарлаж байгаа юм. Тэгээ уг нь бол тий нэрнгээсээ яг энэ Рон нь 2 супер батраас төрсөн гэтээ өөрөө ямар ч хүчгүй юм бэл. Ер нь бол манай Вил яг нэг бол хүчин жоохон оройтож ирж байгаа супер батар эсвэл зүгээр л мангар азгүй ачка ямар ч хүчгүй л гэсэн үг байхгүй товчхондоо. Гэтэ зүгээр юм чин аргадаа Doritos гаргаад өгт. За 6 сарын 1-ний 12 цагаас хүрээлэн дээр Doritos-ийн ивент болохоор байгаа. Тэгээд би бас зочноор оролцож байгаа. Тэгэхээр 6 сарын 1-нд надтай уулзах боломжтой гэсэн үг. Тэгээ бас за дээрээс нь Doritos-ийн амтлагаад худалдаа болно. 20,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хийгээд хүр дэргүүлээд азтан болж болно. Авьяасаа үзүүлээд гарын бэлэг авч болно гэд янз бүрийн юмнууд болохоор тийм ээ. Тэгээ ер нь айгу фан ивент болох байхаа. Тэгээ би бас постэр дээр намайг юм гаргасан камермантай энэ өдөр зодтолтно. Би бас арай ч юм биш байгаа өстэй. Энэ ингээ харьцуулаад харчил. Тэгээ яг одоо болохоор Doritos-той зураг авахуулаад үнгүү гарын бэлгийн эзэн болох боломжтой giveaway зарлагдсан байгаа. Description дээр байгаа линкээр ороод giveaway-д нь бас идэвхтэй сайхан оролцоорой. За тэгээд 6 сарын 1-ний 12 цагаас хүрээлэн дээр уулзцгаая. Оройн Вил харьчаад хүн ямар ч супер хүчгүй гэдэг уг нь шууд аавдаа яг үннээ хэлэх гэж шийдсэн байсан ч гэсэн аав нь үгийн зөрөөгүй л өмнө нь хизээч Вилийг оруулж байгаагүй нандин газар руугаа буюу гэрийнхээ Б1 давхарт байрлах өмнө нь алж исэн дайснуудаасаа дурсгал болгож авж исэн одоо тийм айтемнуудаараа дүүрэгдсэн музей шиг заяа баг тийм юм нандин өрөө рүүгээ дагуулж оронгуудаа за бүр Will Stronghold гэд манай үний нэртэй шинэ хэсэг бэлдээд хийцэн аав ээж хоёр нь үдэг хүртэл дэлхийн хамгийн агуу хоёр супер баатар гэж нэрлэгддэг байлаа. Одоо ингээд гуруулаа нийлээд дэлхийн хамгийн агуу супер баатруудын гэр бүл гэж дуудуулах нь байна шүү дээ. Миний хүү хамгийн анх дийлсэн дайсныхаа ямар нэг зүйлийг энд байрлуулаарай заа юу. Энэ бол аавынхын зүгээс чамд өгж байгаа маш том хүндлэл шүү гэснээр Will аавынхаа нүүрэн дэх тэр их догтлол, бахархал, аархлын арцыг нь алга болгомооргүй байсан болохоор супер хүчгүй гэдгээ хэлэхэ болждог.
болчдөг. Ийм яахаа мэдгүй эцэн үед нь тэгээд Лайла л хажууд нь байгаа юм л та зүгээр штэ. Чи сайн баатар болж чаддаггүй маа гэхэд хамгийн сайн туслах болж болно шүү дээ гэж мэгэл. Угаасаа Лайла Уиллийг нууцхан крашладаг байхгүй юу? Нууцхан ч гэжтэй амар илэл байд юм л да. Уилл өөрөө дурак царайлчаад no clue яваад байгаа байхгүй юу? Ямар ч ч маргааш нь Уилл яг алби болсны анхны хичээлдээ суухад хичээл орж байгаа багш нь зодог тайлхаас өмнө Уиллийн аавынх нь туслах хийжсэн туслах байж таардیں۔ Хамгийн гол нь тэгээ командер энэ туслахынхаа тухай Уиллд бүр юу ч ярьж байгаагүй байхгүй юу? Уилл бүр анх удаага л энэ туслахын тухай мэдэж авч байгаа. Тэгэхээр ер нь тэ туслахуудын нэр хүнд ач холбогдол хэр шударга бусаар бага үнэлэгддэг вэ гэдг нь ойлгомжтой л байгаа юм л да. Энэ маягаараа Уилл маань туслахуудын ангидаа хичээлээ үргэлжлүүлээд янз бүрийн хичээлүүд заалгуулн дажгүй сайхан нилээд 7 хоног өнгөрлөө. Нэг өдөр ангийнхаа нийлдэг найзуудтай хамт одоо тэ гэртээ хичээлээ давтаад сууж исэн чинь командер эрдгээсээ арай эрт ирж таарад найзуудтай чинь танилцъя л да гэснээр супер хүчнүүдийн асуусан чинь тэ нэг нь харанхууд гэрэлтдэг, нэг нь үхэр зусаг болж хувирдаг, нэг нь бүр бойлс болж хувирдаг нөхдүүд байж байгаа юм чинь нүүрэн дээр нь сайхан командер инээчгээд тусад нь Уиллээс манай сургуулийн стандарт ийм бага болцсон юм байх та. Миний үед бол ийм хөөхтүүд яагаад ч баатрын ангид тэнцэхгүй. Үгүй ээ. Манай найзууд бүгдээрээ туслахаа ангийнх юм аа. Ойлголоо. Баатрын ангийнх юм байж бусдыг ялгаж харцдаггүй чинь сайн хэрэг. Зүгээр штэ. Сугны үсний ангийнхантай найзлаа тусалж дэмжих чинь зөв хэрэг минийх үү. Би ч гэсэн туслахаа анги. Юу гэсэн үг вэ? Би танд худлаа хэлж ирсэн юм аа. Би ямар ч супер хүчгүй. Тэглээч ямар ангид байх нь надад хамаагүй. Тэгээ сугны үснийхний ангид байх нь чам зүгээр байгаа мó? Зүгээр биш. Бүр сайхан байна. Сугны үсний анги биш, туслахын анги гэдгийг. Сайн зүйл хийх нь чухал болохоос биш, худлаа магтуулж хүмүүсээр тал засуулж цол хэрэгэм зүүх нь гол биш. Тэглээч таны энэ бусдыг дорд үздэг үзэл чинь надад ерөөсөө таалагдахгүй байна. Галзуу. За ямар ч байсан аавда үнэ хэлээд сэтгэл нь амарчлаа. Дахиад нэг асуудал байгаа нь тэдний сургуулийн нэг Warren гэд хүүхэд Уиллд бүр амар дургу байхгүй юу? Яагаад гэсэн чинь аав нь гэмт хэрэгтэн байсан. Тэгээд аавыг нь командер барьж аваад шоронд хийцэн те. Яжид л яг нэг үдийн цайны үеэр манай эдийг дээрлэхдэг дээд ангийн хоёр гар нь Уиллийг дэгээдэд унгаадсан чинь лайволж барьж авсан хоол нь Warren дээр очиж унснаар манай хүн шууд Уиллийг тулаан дуудаж байгаа. Warren яжид л гал гаргадаг амар хүчтэй. Уилл бол урдаас нь юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Галнаас нь арай ихийн зүхтааж сүүлдээ яг алуулдгийн даваан дээр Лайла гэрэлтэгч үхэр зусаг бойлжс дөрөв өмөрөөд Warren-ы урдаас босдог. Warren яг тэр дөрөв рүү дайрах гэж оролдох үеэр Уилл найзуудыгаа хамгаалах гээд тэр Warren-ы зогсожсэн ширээг ганцаархнаа өргөөдөх үл яах вэ? Харин тий манай хүн хүчгүй биш, зүгээр жоохон оройтжл хүч чинь ирж исэн болж таарж байгаа юм л да. Тэгээ нийгмийн ажилтнанд хүчээ ашиглаж болдоггүй өрөөнд хоёуланг нь хамт оруулах үеэр Уилл ууг нь аав нарын асуудал бол аав нарын л асуудал штэ. Бид хоёрт ямар хамаа байгаа юм бэ? Тийм бидтэй гээд эвлэрэх гэж үзсэн ч Warren эвлэрэхгүй юм байлээ л дээ. Бити хуц гэжээ тий. Ямар ч тач манай хүн оройн гэртээ очиход ээж аав хоёр нь сургууль дээрээ зодоо хийсэн гэдгийг мэдсэн нэлээд ууртай л хүлээж авдгийн. Гэтэ командер бол ээжийнх нь хажууд нийлж загинжаагаад хоёулахнаа болсныхоо дараа миний хүү ашгүй супер хүчтэй юм байна. Хамгийн гол нь ээжийнхээ нисдэг хүчийг биш аавынхаа дэлжгүй хүч тэнхэг өвлөөд авчхаж амар гоё вэ энэ төр гэд бөөн баяр бүр Xbox бэлгэнд аваад өгсөн байдаг. Мэдээж энэ оройтож ирсэн үчин амьдралыг нь оронгоор нэргүүлэх нь ойлгомжтой. Маргаашл гэхэд шууд сургуулийн захиргаанаас манай үний ангийг нь өөрчлөөд туслахын ангиас нь баатрын анги руу шилжүүлсэн байлгүй яах вэ? Багштай шууд би найзуудыгаа орхимооргүй байжтэй шилжихгүй байж болохгүй мó гэхэд манай нөгөө хэд бол те зүгээрээ завсарлагаанаар уулзж иж болноо. Бид нарыг битгий тоочи баатрын ангид орвол чамд л хэрэгтэй штэ гэж яадаг айгу хөөхөө. Баатрын ангин ч Уиллд нилээн таалагдчихлаа юм л да. Яг тэгэхээр нөгөө крашлаад исэн Гвен гэж охинтойгоо бүр нэг ширээнд сууж муугаад те. Гвений хүч нь болохоор бүхэл төрлийн техник технологиг оюун санаагаараа удирдаад хүчрэхэг зэвсэг бүтээж чаддаг тийм нилээн лайхтар өндөр зэрэглэлийн хүч юм байлээ. Уиллийн чадахгүй байсан юм ин өмнөр нь орж хийж өгч мөгөөл. Манай хоёрын chemistry бас айгу хөөрхөл байгаад ах шиг үлээ. Нэг муухай юм гэвэл үдийн цайны цагаар Уилл уг нь нөгөө эдигээ дуудаад
хамт суугсан байхгүй юу. Тэгсэн чинь Гвэний найзуудынх нь нэг нь өөрийгөө баахан хувилж хамаг суудлаад үүргэнгүүтээ "Өө яана суух судлалах sorry" гэснээр явсныхан дараа Уиллд "Чи хүчтэй баатар штэ. Ийм хачин юмнуудыг яагаад тоогоод байгаа? Чи эднэрт гойд нь өөрийнхөө үн цэнийг мэд заа" гэд сонинзан гаргаад идэг. Гэтэ яхаа Уилл дараа нь Лайла дээр очиж уучлал гуйнгуудаа орой хамт хятад хоол идэхээр тохирдгол доо. Ерөн л за тэгээд яалтчгүй Уиллийн амьдралд бол болж үдэхгүй байгаа юм нэгч байхгүй, бүгдээрээ л сайхан байгаад байгаа юм те. Гвентэйгээ бүр нэлээд дотонсоод Гвен бүр нэг өдөр гэрт нь өөрийнхөө саналаар хүрээд ирсэн, ээжтэй нь хоол хийцэн байж идгийн. Commander Jetstream хоёрт ч Гвен амар таалагдж байгаа, бүр хамтдаа оройн хоол идэл да гэд тэр дөрөв бараг л нэг бидтэй нэг юм бэрээ оруулж ирээд танилцж байгаа юм шиг сууж ах үеэр хөөрхийн нөгөө манай Лайла маань Уиллийг хүлээгээд ганцаархнаа хятад хоолны ресторандаас сууж идэг. Уилл угаасаа Гвэндэ ховсдуулаад гэр бүлэрээ юм яриад суудсан, Лайлатай хамт хоол идэхээр цаг товолсон гэдгээ тааг мартцсан сууж байгаа юм чинь. Сүүлдээ бүр хамтдаа алхаж гэрт нүргэж өгөнгүүтээ Гвэнд хацар дээрээ өнсүүлээ догтлсондоо шонгийн мод эвдэлж мэвдлээ солиорж өгд юм аа. Энэ үеэр нь Лайла бүр ресторанаа хаатал нь хүлээгээд суудсан. Тэгээд нэг сонин үнтэй таардаг нь нөгөө нэг гал гаргах хүчтэй Warren угаасаа тэнд ажилт юм байлээ. Тэгээд бас яг цагаа тулвал гайгүй л залуу юм байлээ л дээ. Тэр хоёр нилээ юм ярьж суужгаад Warren сүулдэ "Чи Уилл сайн юм байна штэ. Ингээд хүлээгээд байхын оронд шууд Уиллээс төгсөлтийн үдшилтэд хамт явах уу гэд асуучгаач" гэж зөвлөж идэг. Уилл тэгсэн чинь маргааш өглөө нь автобусанд суухаасаа өмнө Лайлатай таарахтаа хүртэл цаг товолцсон, тэгээд очиагүй гэдгээ санахгүй бүр таг мартцсан л байгаад идэг. Лайла орой жунгоо хүлээсэн тухайгаа хэлж амжаагүй байхад нь Уилл төгсөлтийн үдшилтэд Гвентэй хамт явахаар болсон тухайгаа хэлээд Лайлагийн зүрх нь айхтар эмтэржил байгаа юм л та. Бандсантай Warrenтай хамт төгсөлтийн үдшилтэд явахаар болсон гэд хэлцдэг. Тэгснээ сургууль дээрээ ч гэсэн албаар Уиллээс жоохон зүхтаах маягтай Warrenтай хамт сууж муугаал те. Хэд хоногийн дараа Гвен Уилл хоёр Уиллийн хичээлээ эзэн суужгаад гинэт Гвен ангийнхаа найзуудыг танаад авчирч болох уу гэснээ бүр баг бүтэн сургуулийнхныгаа авчираад хаус бар ийжүүл явах уу. Тэгснээ бүр гуйж гуйжгаад нөгөө нэг аавынх нь хизээж өөр хүн дагуулж орж болохгүй шүү гэсэн Бэнийг давхрын нандин өрөөрөө хамт орсноо. Уилл те яагаад манай найзуудыг үрээгүй юм бэ гэсэн чинь бүүн Баатрын ангийнхны дунд танаахан жоохон awkward байх байлгүй дээ гэж мэгээд. Удалгүй Лайла яг тэр аваар явж исэн болж таарад юу алж байгаа юм болоо гэд яваад орсон чинь Уиллийг байхгүй байх үеэр Гвен төрүүлж Лайлатай уулзсангуудаа "Чи ойлгохгүй байгаа юм уу? Уилл угаасаа чамайг урээгүй байгаа зү. Чам шиг сугны үснийхний ангийн охин Уилл шиг дээд зэрэглэлийн супер баатар угаасаа тоохгүй штэ. Өөрийгөө жоохон мэдэрч амьдраач" гэж хэлээд уурлуулад явуулцдаг. Уилл яг Лайлаг явах чахт нь гарч ирчихэд "За ерөн л Гвэнийг жоохон хортой охин юм байна" гэдгийг ойлгоцож байгаа юм шиг байгаа. "Би чамаас саллаа. Төгсөлтийн үдшилтэд ганцаараа яваарай" гэд хаус барыгааж тараачдээ. Лайлаа руу өчнөө олон удаа залгаж уучлал гуйх гэж оролдсон ч Лайла угаасаа удсаа авахгүй. Тэгээд нөгөө хятад хоолны ресторанда Warrenтэй таарахад Warren те "Лайла чамайг хардуулах гээл надтай хамт төгсөлтөнд явах гэж байгаа" гэж хэлсэн штэ. Тийм сайн охин чамд сэтгэлтэй байгаад хахад анзаарч чадахгүй тэнэг амт юм да чи гэж идэг. Тэр яах вэ? Тэгээд хэд хоногийн дараа төгсөлтийн үдшилэг нь боллоо. Уилл бол угаасаа явахгүй гэртээ ганцаараа үлдээд манай хүний ээж аав хоёр нь угаасаа агуу баатрууд юм болохоро сургуулийнхаа төгсөлтөнд очиж хүүхдүүдэд үг мөг хэлдэг юм шиг байлээ. Угаасаа Гвен бас энэ жил тэр хоёрт оны шилдэг баатар гэж цом гардуулнаа гэд хэлсэн байхгүй юу. Тийм болохоор Уиллийг үлдээгээд сургууль руугаа тэр хоёр явж байгаа. Явсныхан дараа Уилл өнөөхөө ээж аавынхаа монтажны зургуудыг үзэж явж байгаад ээж аавтай нэг ангид сурж исэн Гвентэй бүр нэлээд адилхан царайтай охины зургийг олж хардаг. Гвений ээж нь л юм шиг байлээ. Хамгийн гол нь өмнө нь аавынх нь харуулж исэн нөгөө нэг Бэнийг давхарт нь байдаг дайснуудаас нь үлдсэн юмнуудынх нь нэг буюу нэг юм аюултай бууг тэр Гвений ээж нь яг дүрээрээ барьцсан зогсчээд энэ тэр зурган дээр нь тэгээ Бэнийг давхрын тэр бууруугаа харсан чинь угаасаа байхгүй болцсон байх нь ойлгомжтой. Гвен Уиллтэй хамт ийшээ бууж ирэхдээ хулгайлцсан байгаа байхгүй юу. Анханасаа л Гвений санаа тийм байсан юм бил. Тэгэхээр одоо тэр бууныхаа тусламжтайгаар Commander Jetstream, Sky High-ийн бүх супер баатрууд гэд бүгдийг нь төгсөлтийн үдшилэг дээр буулгаж авах төлөвлөгөөтэй л байгаа гэсэн үг штэ. Бүр бууга гаргаад ирдгийг Commander Ted намайг ямар ч буугаар буудсан би өхгүй штэ малаа гэд ам бардан байсан ч гэсэн тэр нугасаа хүн алдаг одоо алах зориулттай буу биш эсэргээрээ ямар ч хүнийг нялах бяцхан хүүхэд болгож хувиргадаг буу юм байлээ.
Commander, Jetstream, нийгмийн ажилтан гэд бүр нэлээд нөхдүүдийг хүүхэд болгоод хувиргачдаг. Тэрнээс гадна сургуулийн жингүүдлийн гормыг нь унтраангуудаа 30 гаруй минутын дараа энэ сургуулийг шууд газар руу унгааж сүрүүлэх төлөвлөгөөтэй бил. Энэ үеэр нь ашгүй Will Ron-оор хургуулээд сургууль дээрээ хүрээд ирсэн найзуудтайгаа нэгдээд амжтгийн Commander, Jetstream хоёр хүүхэд болоод сургуулаа хамгаалах боломжгүй болсон гэхээр ер нь бол одоо энэ сургуулийн хувь заяа манай үхэр зусаг, гэрэлтэгч, бойлжс, Warren, Layla, Will ямар ч хүчгүй автобусны жолооч Ron нарын гартал орчиж байгаа л гэсэн үг л дээ. Яаж итэл Gwen бас ганцаараа биш нөгөө нэг хувилэгддэг охин, сундаг залуу, хурдан залуу гурав Gwen-ий тал юм байлээ. Ямар ч байсан энэ гуравтай Warren, Layla, бойлжс гурав зодтолдох гэж үлдээд гэрэлтэгч үхэр зусаг хоёр болохоор жингүүдлийн гормыг буцааж асаахаар явна. Харин Will бол ойлгомжтой хамгийн хүчтэйгээрээ Gwen-тэй үзэлцэх гээд явдгийг. Come back and fuck! Can't hide forever, sidekick. Right here! Hit me! За тэгээ Gwen болохоор яг үнэндээ тэр нөгөө Commander, Jetstream хоёрын ангийнх нь охины охин биш. Тэр ангийнх нь охин нь өөрөө юм бэлээ. Сургуульд байхад нь Commander, Jetstream хоёр гадуурхсаар байгаад туслахуудын ангид оруулсан юм уу яасан. Ер нь зүгээр мах цус яснаасаа Commander, Jetstream хоёрт амар дургу. Тэгээ төгсчөөд муу талын нөхөр болоод тэр буугаараа тэр хоёрыг дийлэх гэжсэн ч дийлэгдээд өөрөө дийлэгдээд тэгээ тэр бууныхаа хүчээр өөрөө хүүхэд болж хуурчингуудаа дахиж жамаараа нас нэмээд одоо ингээд залуугаараа байж байгаа болж таарж байгаа. Тэрийг нь сонсцоход Will би тэгээд аав ээжийнхаа үеийн хөгшөө авгаатай үнсэлцсэн гэсэн үг юм уу гэж яддаг үнэлтэй. Ямар ч байсан сайхан зодтолтон тэгээд угаасаа Gwen бас нэрээ бүр нэлээ хүчтэй юм байлээ л дээ. Тэгээд нис чадахгүй штэ манай Will те тэгээд зодтолж жоод сүулдэ Will цонхоор шидэгдээд за ингээд баг бүх юм дуусчлаа гэсэн чинь Will нисээд босоод хүрээд ирдгийн. Харин тий Will нисдгийм байлээ. Тэгэхээр те зөвхөн аавынхаа хүчийг өвлж авсан биш бас давхар ээжийнхээ хүчийг өвлж авсан гэсэн үг байхгүй юу галзуу. Улмаар Gwen-ийг ч дийлээд за бас нөгөө баахан хүүхэд болгоод хувиргацсан хүүхдүүдээ аваад явах гэжсэн автобусыг нь манай нөгөө те Ron баатарлагаар сайхан зогсоогоод бүхэл юм сайхан болгох гэжсэн ч Gwen өнөөх 30 минутын дараа болгох гэжсэн жингүүдлийн горим унтраалтаа шууд унтраагаад сургууль нь тэр чигтээ доошоо унаад эхэлцдэг. Will нисж очоод доороос нь үрэх гэж үзсэн ч угаасаа бас арай л дэндүү хүндэлтэй те. Тэгээл баг ингээл за ингээл дууслаа да гэжсэн чинь нөгөө нэг те хамстер үхэр зусаг болдог охин маань жижигхэн юмнуудаар ингээ шургаж явсаар байгаад тэр тохиргоог нь яг газар унахаас өмнө унтрааж чадсанаар Will маань ч сайхан сургуулаа буцааж дээшээ гаргаад байрлалд нь оруулаад бүх зүйл сайхан болчих. Ингээд сургууль нь аврагдсанаас гадна дахиад нэг сайн мэдээ байгаа нь тэдний сургуулийн нөгөө шинжлэх ухааны багш нь хичнээн жоохон хүүхэд болцсон ч гэсэн Gwen-ий зэвсэг дээр жоохон ажиллангуудаа бүх хүүхэд болсон хүмүүсийг буцаагаад том болгох горимтой болгоод ажилуулж чаддаг. Улмаар бүгдээрээ буцаад том болсны дараа Commander, Jetstream хоёр өнөөх оны шилдэг Superwater гэдэг цомоо энийг бид хоёр авах эрхгүй. Энийг өнөөдөр манай сургуулийг аварсан туслахын ангийнхан хүртэх эрхтэй гэд автобусны жолооч Ron, бойлжс, үхэр зусаг, гэрэлтэгч Warren, Layla нар маань оны шилдэг Superwater-уудын цом авж байгаамаа. Айгуу хөөрхөн. Мэдээж за ингээд юу гэж төгсөлтийн үйлчлэгээ тараачихв. Gwen-ийг найзуудынх нь хамтаар хүч ашигладаггүй өрөөнд оруулж хорсныхоо дараа бүгдээрээ сайхан төгсөлтийн үйлчлэгээ үргэлжлүүлснээр одоо манай те Will, Layla хоёр маань нисцэн сайхан үнсэлцээд кино маань аз жаргалтай өндөрлж байгаамаа. За тэгээ киноны маань үйл явдал энэ дөрөд өндөрлж байна. Угаасаа би бас сүүлийн үед ялч нэг аим шиг нөрвчлэг хийх байгаа даа шүү дээ. It's okay. Тэгээд ялч одоо хүссэн үсээгүй YouTube дээр чи яг контент хийж л байгаа болвол хүүхдүүд үзнэ. Тэгээд яг хөө тэр бол миний асуудал хэдий одоо биш ч гэсэндээ ээж аав нарын хариуцлага ч гэсэндээ стил бас надад ирж байгаа нэг хариуцлага нь юу вэ гэхээр тэ угаасаа юу үнэн бэ гэхээр намайг хүүхдүүд үзэж байна гэдэг нь үнэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тодорхой хэмжээнд яалч хүнийг юм хариуцлагатай байхгүй бол болохгүй мэдрэмж аваалгаа юм л да тий. Одоо та нар
Одоо тэр би бүр Serbian film-аар бичлэг хийжсэн шүү дээ. Тэрийгээ би private болгоцсон. Одоо Serbian film өөр юу ч байдیں۔ Martyr Center гэдэг. Тэгээ ер нь бас нэлээд олон хүн үздэг сууг болцсон байгаа болохоор тэгээ хүссэн үсээгүй л ингээд хүүхдүүд or whatever тэ үзэж байгаа тохиолдол дээр би яг ингээд тиймэрхүү кинонуудаар угаасаа бас бичлэг хийж болохгүй юм шиг мэдрэмж надад төрөөд байгаа бас тэ тэгэж мэдрэгдсэн учраас би бас хэсэгтээ тийм амар хүнд кино миногоор бичлэг хийсэнгүү. За тийм байна да. Тэгээд хэдүүлээ угаасаа дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзгуулахоор төвчээртэй сайхан хүлээж агаарэ. Хайртай шүү. За. Цагаамраарай. Гой зүзүүлээрэй.